За тэгээ энэ сургалтаас одоо сургалтын одоо технологи тийм ээ орчин үеийн сургалтын чиг хандлага хаашаа явж байна. За мөн сургалтын одоо орчин үеийн идэвхтэй аргууд, за мөн бүтээлч аргуудыг хэрхэн яаж хэрэглэх вэ? За мөн тэгээд мэргэжлийн үеийн бүлгээр одоо хэрхэн яаж ажиллах вэ гэдэг одоо талаар одоо мэдэж сурч авлаа. За тэгээд энэ талынхаа чиглүүлгийг одоо багш нартай очиод хүргэн за мөн энэ сургалт нь одоо онлайн сургалтандаа суугаад сургалтын төлөвлөлтийг хэрхэн боловсруулах вэ гэдэг талаараа бас багш нартай сургалтаа даруйхан бас орсон байгаа. За мөн сая хөгжлийн өөрчлөлийн үнэлгээний одоо асуулган дээр мөн манай багш нар маань төдийлөнсөө хариулж чадахгүй байсан нэг асуулт маань болохоор зэрэг одоо сургалтын орчин үеийн шинэ аргууд юу вэ гэсэн байсан. Тэрэн дээр бол одоо бас нэлээд учир дутагдaltaй байсан учраас эмчлийн одоо мэдлэг мэдээллийг энэ тахимын сургалтаас одоо илүү олж авч тийм ээ. За эмчлийнхаа одоо мэдлэгийг багш нартаа бас нэлээд түлхүү одоо практик маягаар өгнө гэсэн юм зорилт төвшүүлээд одоо дараагийнхаа ажлыг төлөвлөсөн явж байна. Тэгээд маш их үр дүнтэй өгөөжтэй одоо нэгдэх жилдээ ажиллаж байгаа арга зүйчнэрт бол нэлээд өргөөжтэй ийм сургалтаас одоо миний хувьд гэхэд заах харгын нэгдлийн ажлыг одоо 4 чиглэлээр төлөвлөх юм гэдгийг бас мэдэж авсан. За мөн 7 чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулах юм байна гэдгийг бас мэдэж авсан юм өргөөжтэй сургалт болсон.